Энэ зурган дээрх хүн бол Карл Линнэ. Тэрээр Шведийн алдарт байгаль судлаач билээ. Тэрээр Швед хүн бөгөөд 1700-аад оны үед амьдарч байсан. Энэ хүн орчин үеийн англи зүйн эцэг гэдгээрээ алдартай. За тэгвэл англи зүй гэсэн үгийг авч үзье. Хэрэв та үгийн үндсийг салган үзвэл энэ нь зүгээр л зүйлсийг ангилдаг шинжлэх ухаан юм. Гэхдээ хүмүүс англи зүйн талаар ярихдаа ялангуяа Карл Линнэгийн тохиолдолд амьд зүйлсийн ангиллал буюу организмын ангиллалын тухай ярьдаг. Түүнийг уг санаагаа гаргахаас өмнө хүмүүс олон зүйлийн амьтад байдаг гэдгийг ойлгож эхлээд байсан. Арслан болгож байдаг тодорхой шинж чанарууд байдаг ба тэд өөр хоорондоо үржилд орох чадвартай. Үүний адилаар сармагчин эсвэл шимпанзе гэд бүгд тус бүрдээ өөр хоорондоо үржилд орох чадвартай бие даасан тусдаа зүйлүүд. Бөгөөд хүн ч гэсэн бас нэг тусдаа зүйл юм гэдгийг мэдэж байсан. Гэвч Карл Линнэ шийдэж чадсан гол зүйл бол тэрээр амьтдыг зөвхөн зүйл гэсэн нэг бүлэгт оруулаа зогсохгүй, магадгүй зүйлүүдийг өөр бас нэг категорид нэгтгэж болох юм гэж бодсон явдал юм. Ингээд бидэнд төрөл гэдэг нэр томьёо бий боллоо. Төсөөтэй зүйлүүдийг нэг төрөлд нэгтгэх гэсэн үг. Юмсыг бүлэглэж төрөлд нэгтгэх санаа нь эртний Грекийн үеийн санаа байсан учраас тэрээр үүнээс ч цаашилж яагаад төстэй төрлүүдийг багт бүлэглэж, багуудыг ангид бүлэглэж, дараа нь ангиудыг аймагт бүлэглэж болохгүй гэж хэмээн үзсэн байна. Ингээд түүний хийсэн гол зүйл нь би ангилж чадаж байна. Тэгэхээр магадгүй би ангиллын мод бүтээж болох юм гэсэн үг нь байсан. Тэрээр би амьдралын модыг бүтээж болно. Би бүтэц бий болгох ба ингэснээр бид хоёр организм өөр хоорондоо хэр хол зайтайг харах боломжтой гэсэн байна. Иймээс л түүнийг орчин үеийн англи зүйн эцэг гэдэг. Түүнд олон хэрэгсэл байсангүй. Түүний хийсэн зүйл бол гагцхүү өөрийнх нь ажиглалтууд байсан юм. Тэрээр энэ төрлийн амьтад үслэг аристаа, эсвэл эдгээр нь ийм замаар үрждэг, эсвэл тэд өндөг гаргадаг, эсвэл өндөгөлдгүй, эсвэл нурууны нугалам ястай, эсвэл нурууны нугалам ясгүй гих мэтээр ангилсан нь тухайн үедээ түүний ангилал зүйд хийж чадах байсан бүх зүйл байсан юм. Гэвч мэдээж хэрэг үүнээс хойш амьтад амьд ертөнцийг ойлгож мэдэх болон тэднийг судлах олон мянган хэрэгсэл нээлтүүд хийгдсээр л байна. Карл Линнэ мэдээгүй нэг зүйл бол эволюц юм. Нэг төрлийн гарал үүсэлтэй байж болно гэсэн санааг мэдээгүй. Бидний эволюцийн талаарх ойлголт болон эртний чулуучсан олдууруудыг ойлгох чадвар нь бидэнд аль амьтан алинтай нь илүү ойр хамааралтай вэ гэдгийг ойлгоход тусалдаг. Бид тэдний ерөнхий нэг өвөг саяхных уу эсвэл холынх уу гэдгийг мэдэх боломжтой. Тэгээд мөн Чарлз Дарвинд ч байгаагүй. Одоо бидний англи зүйд ашиглаж байгаа хэрэгсэл бол генетикийн баталгаа юм. Иймээс бид одоо чулуучсан олдууруудад найдах шаардлагагүй болсон. Бид одоо оршиж байгаа хоёр зүйлийн ДНХ-г харж чадах ба ДНХ нь хоорондоо хэр төсөөтэй байгааг харна. Хэрвээ бид эдгээрийг чулуучсан олдууруудаас олох боломжтой байсан бол эсвэл энэ хоёр зүйл хэр хугацааны өмнө салж хоёр өөр зүйл болсныг мэдэж чадах байсан бол тэднийг хэр холоос салбарлсныг нь хэлэх боломжтой. Тэгэхээр би үүнийг илүү тодорхой болгоё. Үүнийг би үргэлж бага мэддэг байсан. Энэ нь анх англи зүйн талаарх санааг сонсож байхад таавар байсан зүйл юм. Англи зүй бол шинжлэх ухаанд байдаг тийм урлаг юм. Одоо хүртэл хүмүүс хэрхэн юмсыг хамгийн сайн аргаар ангилах талаар болон яг юунд анхаарал хандуулах хэрэгтэй талаар мэтгэлцдэг. Ингээд ДНХ бол одоогоор хамгийн сайн хэрэгсэл болоод байна. ДНХ-гийн арга нь хоёр амьтан хэр ойр болохыг шийдэхэд бидэнд илүү эмх зэгцтэй, илүү аналитик үр дүн өгдөг. Гэвч аймаг, хүрээ, анги, баг, овог зэрэг категориудаар том хүрээнд нь авч үзвэл алинд нь оруулах нь ямар нэг байдлаар сонголтын асуудал болоод байгаа юм. Эдгээр нь эртний англи зүйчдийн ангилал дээр үндэслэгддэг. Тухайлбал Карл Линнэ. Энэ амьд биет энд байгаа бүлэгт орно гих мэтээр ангилдаг байсан.
Гэвч тэдгээрийг илүү өргөн эсвэл илүү гүнзгий төвшөнд бүлэглэх боломжтой. Энэхүү өмнөх дурдсан ангилал нь сонголтын байдалтай хийгддэг байсан. Харин илүү аналитик арга бол ДНХ-гийн төстэй байдлыг харгалзах явдал ба дараа нь үүнийгээ тухайн хоёр амьтан хэр холын холбоотой болохыг шийдэхэд ашиглах явдал юм. Би энд хоёр зүйл гэж хэлэх хэрэгтэй. Учир нь энэ ангилал зүй зөвхөн амьтанд хамаатай биш, үүнийг ургамал, бактери, архид болон бүх төрлийн амьд организмд ашигладаг учраас зөвхөн амьтанд авч үзэхээс илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Тэгвэл одоо сонирхолтой хэсэг болох орчин үеийн ангилал зүй хаана байгааг, Карл Линнейн үндэслэсэн салбар хаана байгааг, мөн үүнийг бид хэрхэн ашиглаж байгааг, хүмүүс бид хаана багтаж байгааг ерөнхийд нь том хүрээгээр нь авч үзье. Ингээд энд миний тэмдэглэсэн организмууд нь одоогоор мэдэгдээд байгаа дэлхийн ертөнцид дээрх бүх организмын багахан хэсэг юм. Гэхдээ энэ ядахта бидэнд ойлгох ёстой зүйлсийн маань ерөнхий санааг өгнө. Ялангуяа бидний тухай буюу хүмүүсийн тухай. Тэгвэл бид өөрсдөө хүмүүс гэд нэрлэдэг. Үнэн дээр бид бол Homo sapiens гэсэн нэртэй биологийн зүйл юм. Sapiens гэдэг нь зүйлийн нэр, харин Homo гэдэг нь төрлийнхэн нэр юм. Ийхүү зүйлийг зүйл ба төрлийн хоёр латин үгээр тэмдэглэх, нэрлэх ийм олон улсын нэршлиг Карл Линней анх бий болгосон өнөөж хэрэглэгдсээр байгаа. Одоо миний асуух асуулт бол хэрвээ Homo нь төрөл юм бол энэ төрөлд өөр ямар зүйлүүд багтдаг вэ? Бодит байдал дээр эсвэл бидний одоогоор мэдэж байгаагаар энэ Homo-гийн төрөлд өөр амьд зүйл байхгүй. Магадгүй бид бүгдийг устгасан. Эсвэл магадгүй бид ямар нэг байдлаар тэдэнтэй үржилд орж хоорондоо ялгаатай зүйлүүд байхаа болсон байхаа. Энэ нь маргаантай асуудлын нэг юм. Гэхдээ үүнээс илүүтэйгээр тухайн зүйлүүд болон бидний өвөг нэг ижил экосистемд оршин амьдарч тогтнохын тулд өрсөлдөж улмаар хурдцтайгаар ховордсон зүйл болсон байж болох талтай. Бидний мэдэж байгаачлан энэхүү Homo-гийн төрөлдөх сүүлийн үеийн зүйл бол Неандертал хүн юм. Тэдний зүйлийн албан ёсны нэр нь Neanderthalensis. Одоо хэрвээ бид удам төрлийн модны дээд хэсэг буюу ангилал зүйн дээд түвшин рүү явбал овог гэх нэр томьёо дурддагдана. Гэхдээ заримдаа овгийн талаар яригддаггүй. Тиймээс бид баг зэрэг илүү хүнтэй ойр очих төвшин рүү чиглэе. Бид ураг төрлийн модны цааш явах үед наривчлсан ангилал байхгүй байх үе тохиолддог. Гэхдээ тохиолдол бүр адилгүй. За тэгвэл цаашаага баг зэрэг явбал Hominini гэсэн нэршлиг олно. Би эдгээрийн заримыг нь буруу дуудаж байгаа баха. Уг Homininid Homo-гоос өөр төрлийн зүйл болох шимпанзе багтдаг. Би үүнд багтах үлдсэн бүх зүйлийг жагсаалгүйгээр зүйлүүдийг олон салаануудаар илтгэе. Тэгвэл түүний төрлийн нэр нь Pan, харин зүйлийн нэр нь Troglodytes. Иймээс бид түүнийг Pan Troglodytes гэд нэрлэдэг. Карл Линнейгийн бий болгосон өөр бас нэг тогтсон нэршил бол аливаа зүйлийг нэрлэхдээ эхлээд төрлийн нэр, дараа нь зүйлийн нэрийг бичих ба төрлийн нэрийг том үсгээр эхлүүлж зүйлийн нэрийг жижигээр бичдэг. Иймээс бид бол Homo sapiens. Энэ бол Homo neanderthalis. Энэ бол Pan Troglodytes. Эсвэл түүнийг шимпанзе нэрээр нь бид сайн таньдаг. Одоо удам төрлийн модонд дахин нэг төвшин ахихад овогт хүрэх болно. Ингээд бид Hominidийн овгийнхан. Мөн би үүнийг бас ахин буруу дуудаж байгаа баха. Тэгэхээр миний энд хүртэл жагсаалсан зүйлс маань одоогоор миний ярьсан бүхэн маань энэ овогт хамаарна. Одоо харин би овогт багтдаггүй нэг амьтныг дурдъя. Жишээлбэл горил. Түүнийг Gorillini gorilla гэж эсвэл G gorilla гэд дуудаж болно. Энэ бол түүний зүйлийн жинхэнэ нэр юм. Үүний хамаарагдаж буй энэ овог бол бидний мэдэх хүн дүрст бич юм. Одоо харин овгоос дээш дахиад нэг төвшин дээшлэе. Би бидний овогт багтдаггүй зүйлийн талаар ярьж залхаахыг хүссэнгүй. Би зүгээр л ерөнхий ойлголт өгөхийг хичээж байна. Бид овог, аймаг, анги гээд цаашлах тусам
Хүн төрлөختний нийтлэг өвгийн үе рүү буюу цаг хугацааны өнгөрсөн үе рүү явна. Энэ үед генетикийн төсөөтэй байдал нь бүр илүү ялгаатай болох ба хэрвээ үүнийг маш дээд үеэс харах юм бол гадаад төрх байдлын ялгаа хүртэл илүү өөр болно. Ингээд илүү өргөн категори болох мич рүү орно. Энэ нь магадгүй таны хувьд танил байж болох юм. Мич гэсэн нэр томьёо нь ерөнхийдөө өөр хоорондоо төстэй харагддаг, чиглэг ойд амьдардаг, эсвэл модонд амьдардаг зүйлийн үр удмыг тодорхойлно. Иймээс тэдэнд юмнаас зуурах боломж бүхий зүйлс байна. Тэд бол сайн авирагчид юм. Бүгд биш л дээ. Хүн магадгүй авирах чадвараараа хамгийн муу мич байх. Гэхдээ энэ бол ерөнхий ангилал юм. Эдгээр нь бид мичний талаар ярих үед хамгийн түрүүнд төрдөг бодол. Мөн хэрв хүн дүрст мичинд багтдаггүй мичний талаар бодож үзвэл энэ нь бабууны байх болно. Тэгвэл энэ бол бабуун. Энэ нь мич боловч хүн дүрст мичинд ордоггүй. Тэд магадгүй нэг зүйлийн үр удам байх. Зарим бабуун модонд амьдардаггүй. Гэвч эдгээр нь бүгд магадгүй анхандаа модонд амьдарч байсан зүйлийн үр удам байх боломжтой. Учир нь тэдний гар болон хөл нь модонд амьдардаг амьтадтай төсөөтэй харагддаг. Одоо дахиад ангиллын илүү өргөн түвшинд очвол хөхтөн дээр ирнэ. Хөхтөн амьтад бол агаараар амьсгалдаг, үсэн бүрхүүлтэй. Мөн тэд өр төлөө сүүгээрээ тижээдэг. Тэдэнд сүүний булчирхай байдаг. Хөхтний талаар хэлж болох бусад зүйлс өөр бий. Би нарийн тодорхойлолтыг энд бүрэн дурдсангүй. Зөвхөн хөхтний талаар нэг жишээ дурдахын тулд би та бүгдэд энэ туйлын баавгайг харуулъя. Энэ нь мич биш, хөхтөн амьтан. Зөвхөн туйлын баавгай гэлтгүй өөр амьтдаар жишээ авч болно. Би бар, эсвэл анааш, эсвэл морийг ч харуулж болно. Төсөөллийг сунжруулахгүй тулд би товчхон ойлгомжтой болгоё. Тэгвэл ахин нэг төвшин томруулахад анги руу шилжье. Бид аль хэдийн мамалия буюу сүүгээр боожигчдын ангид хүрсэн байна. Одоо цааш хүрээ рүү шилжье. Хүн болон бүх хөхтөн амьтад багтах хүрээг хөвчтний хүрээ гэд нэрлэнэ. Хөвчтний өмнө нь сэр нуруутан гэсэн дид хүрээ байна. Би энд бичсэнгүй шүү. Энэ нь бидэнд сэр нуруу буюу дотоод аргас байна гэсэн үг. Бид бол сэр нуруу бүхий нурууны гол баг нь ястай. Хөвчтөн бол баг зэрэг ерөнхий нэр юм. Хөвчтөн бол амьтдын амны байрлал, хоол боловсруулах эрхтний байрлал, анусын байрлал, нурууны нугалмын байрлал, тархины байрлал, нүдний байрлал, амны байрлалаас шалтгаалan нэгдгсэн хүрээ юм. Энэ хүрээний амьтдын эдгээр эрхтнүүд бүгд нэг ижилхэн газар байрлалтай байдаг учраас нэг хүрээнд багтсан гэсэн үг. Хэрвээ та дээрх жагсаасан зүйлсийг бодоод үзвэл бүгд ерөнхий ижил бүтэцтэй. Танд нурууны багны яс бий, тарих бий, ам бий. Ам чинь хоол боловсруулах эрхтний хэсэгтэй холбогдсон байдаг. Харин түүний төгсгөлд ануус байдаг. Мөн тархины чинь урд хэсэгт нүд байдаг. Тэгэхээр энэ бол ерөнхий зүйл ба би хит нарийн ярихгүй. Ингэж хөвчтний хүрээнд хамаарах амьтдын шинжийг дүрсэлдэг. Тэгвэл хөхтөн амьтан биш, хөвчтөн гэвэл загас эсвэл махчин загас байх болно. Энд байгаа зүйл бол хөхтөн биш, хөвчтөн юм. Энд авраг цагаан махчин загас байна. Харин одоо дахин цааш илүү өргөн ангил руу оръё. Таны харж байгаачлан ангиллын хүрээ өргөсөх тусам хүнтэй улам бүр адилгүй амьд биес рүү явж байна. Ингээд нэг алхам дээшлэхэд энд амьтны аймаг байна. Энэ бол Карл Линней бий болгосон хамгийн том категори юм. Тэр энэ модод руу орж чадсан. Гэхдээ таныг амьтны аймаг тэр дундаа хөвчтөн биш амьтдын талаар бод гэвэл та медузийн талаар төрүүлж санах байх. За одоо ангиллаа илүү томруулж домений талаар ярив. Энэ бол эукариот юм. Эукариот бол эсээс тогтох бүх амьд биесийг хэлнэ. Эдгээр эсүүдийн дотор нарийн нийлмэл бүтцүүд багтдаг. Иймээс хэрвээ та эукариот бол та нийлмэл бүтэц үхий эсүүдтэй гэсэн үг. Харин та прокариот бол таны эсэд тийм нарийн нийлмэл бүтцүүд байхгүй.
Гэхдээ амьтдаас бусад эвкариот организмд ургамалч бас багтдаг. Би мэдээж уг удам зүйн ангиллалдаа ургамлын талаар ярихгүй. Энэ удам зүй мод магадгүй миний энд зурсан бүх зүйлстэй ижилхэн эсвэл үүнээс ч баялаг мод байх болов уу? Энэ бол бүхэл бүтэн удам төрлийн модны өчүүхэн нэг хэсэг нь шүү дээ. Тэгвэл үүнээс ч том ангилал руу оръё. Ингээд хэрв илүү өргөн том ангилал руу орвол танд магадгүй ямар төрлийн амьд биет эвкариот биш нарийн нийлмэл эсийн бүтэцгүй, эсн митохондрийгүй, эсийн бөөмгүй байх вэ гэсэн асуулт төрөх байх. Тэгвэл та зүгээр л бактери гэх мэт зүйлсийн талаар бодож үзэх хэрэгтэй. Ингээд хэрвээ та илүү том ангилал руу орохыг хүсвэл вирус байна. Вирусыг амьд организм мөн эсэхтэй мэтгэлцэж болох юм. Учир нь тэдний үржил бусад амьд биеттэй хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл вирус бол амьд эсийн дотор амьд, эсийн гадна бол амьгүй шинжийг үзүүлдэг. Гэхдээ тэд бусад амьд биетийн адил генетик материалтай. Энэ нь надад нэг сонирхолтой санааг төрүүлчихлээ. Ургамал шиг ялгаатай олон зүйлс, тухайлбал та яг одоо таны гэрт ургаж байгаа тасалгааны ургамал, эсвэл гэртээ харих замд чинь таардаг мод, эсвэл бактери, эсвэл медузийг харалдаа. Эдгээрт бүгдд нь нийтлэг нэг зүйл бий. Тэр бол ДНХ. Мөн энэ ДНХ-гийн ихэнх хэсэг нь олширдог. Иймээс бид бүгд бүх амьд биес өөр хоорондоо хамааралтай. Эсвэл бүр нэг өвөгтэй гэдэг нь үнэхээр галзуурмаар зүйл юм. Тэгвэл вирусуудын талаар юу гэх вэ гэсэн асуулт төрнө. Ямар ч байсан би энэ хүрээд зогсъё. Тэгээд миний ойлгуулахыг хүссэн зүйл бол энэ нь үнэхээр үн цэнтэй судалгаа юм. Учир нь бид амьд организмын ертөнцийн хаана багтдгаа ойлгох болно. Гэхдээ би мөн таныг энэ ангилал зүйн хэрхэн ангилдаг урлагийн талаар бага зэрэг мэдлэгтэй болж хэрхэн ангилах эсвэл юун дээр анхаарлаа хандуулахаа шийдэж аль нэг шин чанартуу эсвэл хэрхэн үржиж буй, хэрхэн үр төлөө хооллож байгаа, эсвэл хэрхэн хөдөлгөөн хийж яаж амьсгалж байна вэ гэх мэт өөр бусад олон зүйлийг ойлгодог байгаасай гэж хүсэж байна. Ингээд энд хүрээд хичээлээ өндөрлөе.